Сайн байцгаана уу үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн бүр өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр нь байдаг. Тэрхүү амьдралаа яаж сайхан бүтээх үү? Тэр гол дүрээ хэрхэн сайн авч явах вэ гэдг нь хүн болгоны өөрийнх нь ажил мэргэжилтэй салшгүй холбоотой байдаг. ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаасаа өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй. Жаргалыг мэдрэгч үгүй байх байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэж бүх амьтай, амьгүй зүйлс, улиран цаг хугацаа хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догтлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл тэр бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог, хязгааргүй эргэлдэх амьдралын мөн чанарууд юм. Иймээс хүн гэгч нь амьдралынхаа гол дүр нь юм. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр утга санаа, үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн өвөрмөц дүрээр илэрхийлэн үзэгч та бүхэндээ хүргэдэг балетчны ажил амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. Сонгодог урлаг. Тэр дундаа бүжгэн жүжиг бол эрхэм тансаг. Энэхүү урлагийн гайхамшигыг үзэгчдийн зүрх сэтгэлд хүргэж чадсан бүжигчдийн нэг болох Монголын балетын хөгжлийг дэлхийн түвшинд таниулсан авьяаслаг залуу. Дөөр бүжгийн Эрдмийн театрын балетын гоцлооч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Отгон Бямбийн ганц хоожийн Игэл жирийн хэрнээ сонгодог урлагаар хөглөгдсөн амьдралын жимээр хамтдаа аялцгаая. Намайг Отгон Бямбийн ганц хоож гэдэг Улаанбаатар хотод төрсөн. Хөгжим бүжгийн коллежид сурж байгаад одоо Монгол улсын дөөр Эрдмийн театрт гоцлол бүжигчингээр ажиллаж байна. Манай гэр бүл бол дөрвөлээ. Манай эхнэрийг байна мөнх олдын мөнх цуяа гэдэг. Бас бид хоёр адилхан мэргэжилтэй Монгол улсын дөөр Эрдмийн театрт хоёулаа гоцлол бүжигчин хийдэг. Манай охин маань одоо 5 нас хүрнэ. Баг маань одоо ой 2 сартай. Балетчин болох шалтгаан гэвэл одоо дээр үед Орос руу хүүхд явуулдаг байсан. Тэгээд тэрэнд балетын сургуульд хүүхд явуулдаг байсан. Тэгээд тэрэнд манай аав маань шалгуулж тэнцээд тэгээд амьдралын ирэхээр явж чадаагүй. Тэгээд би ч өөрөө багтаа бас жоохон хөдөлгөөнтэй байсан. Аль дуу бүжиг хаана ерөөдөө бүжиг талаа тэгэл явдаг байсан л та. Тэгээ сэрэлт ясны бүжигтэр од тусгай хөслөнд орсон медаль авсан тэрүүл ажилладаг. Тэгээд яваад тэгээд дөөр дээр шалгалт авчих гэхээр үгүй аваад очсон. Хоёул нэг гоёол атсан. Нэг л их гоё юм бол нэг л гоёол атсан. Чам гоё хувцас авчаад атсан чинь ямар ч хол хэрэггүй болсон. Тэгээс үүд нэг тэр чинь хүүхдүүдээс дандаа шалгалт өгд юм билээ. Тэр нэг хувцас нь хэрэгээс байхгүй. Хүүхдийг шалгаж авах болоосоо. Анхны асуудал юм хэл болсон би тэр хувьд. Би одоо энэ хоошоо явдаг байсан. Москва явдаг байсан. Тэгээд 10 хоног явчаад ирсэн аав нь л очиод өгцөн байсан. Тэг өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж л хүүгээ авдаа тэгэл намайг нэг яцсан би тэгээд их л тийм намайг нэг ирсэн чи бит хоёр ингээд нэг хүүхдүүд шалгуулад ингээд хөгжим бүжигт өгчлөөл гэсэн суучихсан. Яг анхлаад бол балет гэж юу байсныг бол яг сайн мэдээгүй л дээ. Юу байдгийг ч бараг мэдээгүй орсон л доо. Тэгэл ерөнхийдөө 2000 оноос хойш одоо хүртэл балеттай холбогдоод явж байна.
11 настай жаахан хүү балет гэж юу болохыг ч мэдэхгүй аавдаа хөтлүүлэн хөгжим бүжгийн коллежийн өндөр босхийг даван орсноор түүний амьдрал сонгодог урлагтай салшгүй холбогдсон юм. Хөгжим бүжгийн коллежийн балетын анги бол хэр баргийн хүүхэд тэр бүр давж гаршгүй хэцүү зүйлийн нэг. Гэсэн ч тэрээр энэ өндөр босхийг даван гарч чадсан нэгэн. Анхны бүхэн догтлол, сандрал, баяр баясгал авчирдаг. Хамгийн анх тэрээр дөөр бүжгийн Эрдмийн театрын алтан тайзнаа гарч байснаа хизээж мартдаггүй гин. Нойрсож буй гоо бүсгүй бүжгэн жүжигт дүр бүтээж, мөн цөмөөхөө бүжгийн жүжигт анхны гол дүрээ бүтээснээр гоцлол бүжигчин болох гараагаа ийхүү эхэлсэн юм. Хамгийн анхны дүр чинь бид нэр сургуульд ороод 2 жил болж исэн юм аа. Яг хүүхдийн нөгөө нэг цөмөөхөө балеттэй штэ. Жилгүнчиг. Тэрэнд бид нөгөө хүүхдүүдийн дүрээр анх театрынхаа алтан тайзан дээр гарч байлаа. Тухайн үед амар дөрвийн театр дээр амар гоё. Тоглоал энэ тэнгэр чинь тоглоал хөөцөлтөлгүйгээд дэснэл санд шүү дээ одоо. Ганцууштай би анх хөгжим бүжгийн коллежид 2000 онд балетын ангид шалгуулад тэгээд ганцууштай анх танилцчихсан. Би тэдний хувьд гэх юм бол яг 10-11-тэйгээс нэг ангид найзалж эхэлсэн байгаа. Бид нар чинь анх инхтэй багш дээр яг хагас жил сурж исэн. Тэгээд юун дээр ташлаг багш маань хагас жилийн дараа биднээсийг авч исэн. Тэгээд сургуульд төгслөө ташлаг багшийн гарт ирлээсэн л. Тэгэхээр ганцоожийн хувьд би хамгийн анхналд нь орж иж яхад л мэдх юм л да жоохон хөхөд цав цагааны жоохон гэл мэдэн бүтэлтэл зайлаад их хөхөд. Миний хувьд бол ямарсан сайн балетчин ангийнхаа хүүхдийг бол магтмаар байна. Сайн балетчин гэж боддог. Эрэгтэй хүний хувьд бол одоо нөгөө нэг бид нар чинь одоо бүжигчин гэхээсээ илүү жүжигчин хүмүүс ер нь дүрдээ орохдоо айгүй дүрээ сайн гаргаж чаддаг тийм бүжигчин гэж боддог. Тэгээд мэдээж техник бол мэдээж эрэгтэй хүнд бол байх ёстой зүйл байгаа. Тэрийг бол маш сайн гаргаж чаддаг. Тэгэхээр ганцооч бол мэдээж энэ үзүүлэлтүүдийг даваад өнөөдөр хөгжим бүжигт сураад тэгээд дуурт орж ирээд одоо зогсоо зайгүй энэ гоцлын дүрийн тэргүүнийг хийж байгаа бүжигчин. Тэгэхээр энэ ямар их ачааллыг давж байгаа вэ гэж тийм ээ. 3 2 1 Балетээр хичээлж байгаа хүүхдүүд багаасаа эхлээд л бэлтгэгдэж эхэлдэг. Өглөө ерөнхий эрдэмдээ суучгаад өдөр нь мэрэгжлийн хичээлүүд нь орж дасгал сургуулалтууд нь үргэлжилнэ. 11 Подиум 3 4 хүүхд учраас үлсэж чадахгүй ядраад тэр шантрах тохиолдол бол мэдээ зөндөө байсан. Тэр болгоныг манай мэрэгжлийн багш нар аав ээжтэй ярилцсан байсан л та. За хүүхд чинь ингэж ерөнхийдөө ингэж ядардаг шүү. Ингэж их ачаал авъя шүү тий. Тэгээд би одоо боли ядраад шантраад байна гэд ээж авдаа ингээл хэлэх. Хүүхд юм чи мэдээж ингээл эрхлээд хэлнэ шүү дээ. Тэнгууд чинь өөдөөс ямар ч арга байхгүй. Тэгэл дахиад өглөө босоод тэгэл бид чи хүүхд байхад амар их зогсдог байсан. Дасгалаа палка игээл яг энэ палкнаас өрчил ингээл зогсоод юу яах гэж юм хэрэгжилтэй болж байгаа. Яг юуны төлөө ингээд зогсоод байгааг юусэн мэдээгүй л дээ. Яг ингээл яг надад ерөөсө тэр дурсамж ерөөсө санаанаас гардаг байхгүй. Яг ингээл палкнаас нөгөө барьцсан хоёроор яг нэгдүгээр бажицаар зогсцсон. Тэгээл ингээд хаахлаар нөгөө яг үйт ингээ хөөхдүүд ингээл гадаа хөлн бүх тоглоол. Би тэгсэн чинь нөгөө нэг балетынхаа ингээ хичээл дээр орцсон загнуулаад тий. Нөгөө нэг юм бие чангалах ёстой гэл. Тэгээл ингээл харж байхад ерөнхийдөө биднээсээ балет хүүхдүүдийн тоглох нас бол ерөнхийдөө жоохон бага байсан юм шиг санагдаад. Тэг үеийн нөгөө хүүхдүүдийг бодвол хүүхдүүд гадаа ирсэндээ тоглодог гэсэн. Одоо үеийн хүүхд сургуулиас тараад ингээд жил манай хүүхдүүд 20 дугаар ангиас орсон шүү дээ. 3 дугаар ангид орохдоо жилээр хөгжмөд орсон шүү дээ ерөөсөө. Тэгээ ангийнхнаасаа багна. Тэгээд би өгөндө хэлдэг байсан байхгүй. Юу вэ одоо өөрийнх нь хуучин сургуульд нь орвол тэгээд тэрүүгээрээ ингэж явж байгаа бас болно нэсэг. Тэгээд аав нь ерөөсөө гүүгүү нэгэнтэй л ингэж зорьсон юм чинь. Зорьсон юм зорилгонд нь л хүрэгжээж би одоо хүүхдийн ингэ нэг жил оруулсан учраас одоо чи дугаа байж гэл намайг яг тэгдэг гэсэн ерөөсөө. Тэгэл ерөнхийдөө л зааланд л их хвчлэн хамаг цаг тэр багнаас бол зааланд л өнгөрч байгаа юм да. Бүхий ер нь бүхий л амьдрал ер нь заал тайз хоёрын оронд л өнгөрч.
Бүжиг бол бүх урлагийн дотроос хамгийн гайхалтай нь. Хүний сэтгэл хөдлөл, амьдралыг биеийн уян налархай хөдөлгөөнөөр хөг аялгаунд тааруулан харуулж хүмүүст бие сэтгэлийн таашаал өгдөг тийм л урлаг. Тэр дундаас тэрл эрхэмсэх хөдөлгөөн, онцлог шинж, илэрхийлж байгаа арга техникээр хүнд хамгийн их сэтгэлийн таашаалыг өгдөг бүжиг бол сонгодог бүжиг юм. Балетчин хүмүүс өглөө ажилдаа 10 гэхэд цугалцгаадаг. Хамгийн эхлээд бие халаалтаа хийнэ. Бие халаалт дутуу хийвэл бэртэх гэмтэх магадлал өндөр байдаг байна. Хөлөө дулаан байлгах зорилгоор хөвхөн гутал өмснө. Балетчин хүмүүс биеийн уян налархай хөдөлгөөнөөр дамжуулж үзэгчдэд урлагийн таашаалыг мэдрүүлдэг учраас тэд биеэ гамнаж өвдөхгүй, даарахгүй байх ёстой. Төгөлдөр хуурч хөгжмөө тоглож эхэлмэгц эрэгтэй эмэгтэй нийлсэн 40 гаруй балетчин балетмейстрийн дохиогоор дасгалаа эхэлнэ. Балетаар дамжуулан үзэгчдийг эзэмдэхийн тулд ганцхан гарын хөдөлгөөнийг л төгс болгох гэж хэдэн өдөр бэлтгэж сургуульладаг. Нэг хөл дээрээ гараа өргөөд цаг зогсох бол балетчдийн хувьд жирийн л нэг дасгал байдгийг жишээ болгон дурдах нь зүйтэй. Үзэгчдэд амьлуулж байгаа дүрээрээ дамжуулан сэтгэлийн таашаалыг өгөхийн тулд их зүйлийг давж гарах хэрэг тэдэнд гардаг. Би халаалт гэдэг нь ерөөсөө сонголт өөрийнхөө шүрмэс юу бие мах бодол сонгож байгаагийн шинжилтэй. Тэгээд хэрвээ бие халаахгүй дасгал сургуультаа хийх юм бол бас бэртэж гэмтэх бас аюултай. Тэрнээсээ урдчсан сэргийлж юм ихэд бие дасгах. Тэгээд дараа нь бие сунгаж байгаа бие халаангууд бүх шүрмсээс халаадсныхаа дараа дасгал. Өглөө хөвчлэн яг л спортынхантай адилхан өглөө эхлээд 10 цагаас 9 цагт ирээд бие халаана. 10 цагаас дасгалд орохын өмнө 10 цагаас дасгалаа ээж цаг 30 минут хийж дуусаад нэг 15 минут амраад одоо тоглолтынхоо бэлтгэлд орно. Манай тоглолт нь 7 хоногт нэг дуур, нэг балет гэсэн манай театрын юунд нь урын санд тэгж явж байгаа. Бид нэг тэмцээнд ч юм уу яг ингээд зориод яг юм бол мэдээж бүх юунуудаа ингээд таньж идэг. Одоо гарч орохоос эхлүүлээ те. Найз нөхдөөгөө суухаас эхлүүлээд бүх юм ингээд багасгачдаг. Тэгээд яг нэг спорттой адилхан гэж хэлсэн шүү дээ. Нэг тэмцээнд орох гэж зорж байгаа бол яг л тэрнийхээ төлөө өдөр шөнө цаг нар хамаагүй бэлтгэл хийдэг байхгүй. Тэгэл яг тухайн нэг юмд яг зориод явах юм бол амралтаа ерөнхийдөө багасгаад эсвэл амралтаа сайн тэнцвэржүүлээд амралт ажиллаа ихсгээл бэлтгэл сургалтаа ихсгээд тэгэл амралтаа бас тааруулаад яг л тэг хосолж л явдаг юм л. Эрэгтэй хүний хувьд бас өдрөө болгон спорт яг адилхан өдрөө болгон бие бас тодорхой хэмжээнд хүчилж байгаа. Бас тэр чинь бас хаяа стресстэй байна. Хаяа сайхан үе байна. Тэргээл тэр болгонд л за хүчтэй байна шүү. Энийг давж чадахгүй бол цааш чи хийм лээ те. Дотроо юм гэдэг тиймэрхүү be strong. Тэгээд ерөнхийдөө одоо 7 хоногоос 7 хоног нөгөө тоглолт руу шилжих хүнд ерөнхийдөө зав гарна л та мэдээж амралтын өдрүүдэд би бүртэйг өнгөрөө, найз нөхдөд хөгжүүлдэж өнгөрөө. Бас хөл бөмбөг үзэн загас барихаар явна. Үжигэн живжигийн талаар анх ямар ч мэдлэггүй багасаа л бүжиглэх дуртай байсан болохоор өдөр бүр илүү ихийг мэдхийн тулд тэмүүлэн суралцсаар тэрээр өнөөдөр Монголын хөрсөнд соёолж байгаа сонгодгийг дэлхийн сонорт хүргэсэн ололт амжилтыг үзүүлж чадварлаг гайхалтай балетчны нэг болсон юм.
Театрын тайзнаа тоглож байгаа Чайковскийн Хунт нуурын ханхүү Зигфрид, Нойрсон гүнжийн ханхүү, Шилгүүнчгийн Цөмөөх, Жизелийн Альберт гэд тэр бүх бүжгэн жүжигийн гол дүр тоглодог. Энэ цаг үеийн театрын нүүр царай. Энэ амжилтанд хүрэхэд түүний гэр бүл салшгүй холбоотой. Ганц хожийн гэргийн мөн адил балетчин. Ижилхэн мэрэгжилдээ нэг газар цуг ажилдаг болохоор нэг нэгийгээ их сайн ойлгож дэмждэг байна. Мөн тэд хөөрхөн охин хүү хоёртай залуу хос юм. Баяр өргөө. Баяр өргөө. Баяр өргөө гэж юм яа. Тий баяр өргөө. Сургууль нөхөртэйгээ хамт сурдаг байсан, нэг ангид байсан. Тэгээ хамт сурдаг байжгаад манай нөхөр төрүүлж Америк руу тэмцээнд яваад англи сургуульд сурах их авч ирсэн. Тэр үед бол битгаар нийлж найзалж байгаагүй. Багтаа ер нь нэг нэгнээ бараг олж харж байгаагүй. Тэгээ яг ер нь бол 2007 оноос хойш одоо нэг найзлах зүгээр найзын хувьд их дотн байсан. Нэг нэгэнтэй аяг хэм ирдэг байсан. Тэгж байгаа л ер нь яг гэр бүл болох шалтгаан тэгээд нэг нэгэнтэй сайн болох юм яг тэр үеэс эхэлчихсэн. Анх яг 20-д яг аав болж гисэн. Тэгээд анх бол яг толгойн дотор яг жоохон хөвгтөл юутай хүүхдтэй болчлоо гэл ерөнхийдөө хүн болгоомжлол ерөнхийдөө тэгж ярьдаг байсан. Тэгэл тохоо үед чинь тэгэл аав боллоо гэл бөөн баярлалсэн. Одоо яг бодоход бол гоё л дурсамжууд үлдсэн шүү дээ. Ер нь бүжигчин хүн бол бас хэр аргийн нөгөө төрн гэсэн ойлголт байдгүй. Яагаад гэвэл анханасаа л балетчин болсон бол тэрэндээ л бүх юмаа зорлох хэрэгтэй гэсэн тийм юу байсан. Амар хэцүү шүү дээ эмэгтэй балетчин хүмүүс. Хүүхэд гаргаж болохгүй хэрвээ өөрийнхөө юугаа балеттай сайн юу болъё бүр ингээд одоо дэлхийн алдартай балетчуудаа харахад одоо хүртэл хүүхэд байхгүй зарим нь те хэрвээ өдөр болгон хуруунд дээрээ гарна бид нар ч болохоор хуруунд дээрээ гардаг. Тэгээд шалбарч цэвэр үсэрсэн харахлаар бас хэцүү санагддаг уу бас байдаг шүү. Гэтэ ерөнхийдөө бол амар хичээнгүй хөдөлмөрч байж л ухаантай адил чадхал юм бол балетчин болж болно. Гэтэ хамгийн гол бас авьяас хэрэгтэй. Хүмүүс тэгдэг чинь 99% хөдөлмөр 1% авьяас гэдэг. Ерөнхийдөө миний бодлоор тэр бол яг манай урлагт бол тэр бол тохирсон юм биш. Сонгодог урлагт ер нь хүн хоолойг өөж дуулна гэж байхгүй. Мэдээж их нэртэй маш их санаа зовж ирсэн л да. Залуудаа хөөхтэй болцсон. За яана буцаад форумд ороход хэр хугацаа орох бол гэл балетын эмэгтэйчүүд дээр явах юм бол 56 хоноод юунда ажилдаа ордог. Тэгээ тийм болохоор нөгөө хүүхэд маань нэг сар гарантай, сар 2 сартай. Тэгэл яалчгүй ажилдаа орохоос өөр арга байхгүй. Тэгээд форма барих ёстой, турах ёстой гэл тэгэл ерөнхийдөө фитнесээр яваа бас хоол юм дээр бас анхаарал. Ерөнхийдөө тэгэл хүүхэд мөхтэй бас ажил дээр дагуул жоохон томруулж байгаа дагуулж очих ч юм уу те. Сая хүүдээр амар асар хурдан турсан. Би бүр бараг хүмүүс зочмоор бүжигчин өмөрчлөө би 98 ил болтоо дагалсан. Одоо яг тэрнээс 44 ил турсан байгаа. Жилийн дотор хоёулаа нэг газар цуг ажиллаж байгаа болохоор чинь хүүхдээ анхаарал халамжлалт тавих нь заримдаа бага ч юм уу те. Ээлжэлжээр очно гэсэн нэг тийм боломж байхгүй. Тэгэхээр тэр тал дээр жоох. За яг ажил тал дээр бол тийм хэцүү юм байхгүй. Яг урлагийн хүн болохоор чинь тэгэл бүх одоо ажил нь тэр юм чинь бүх цагаа л ажилдаа зарцуулна. Анханасаа л одоо балетчин болцсон болохоор тэгэл урлагийнхаа төлөө зүтгэхгүй болохгүй. Тэгэхэд яг ар гэрийнхэн хар мамматан садангууд л маш их тусалдаг. Тэгээд та нартай бас баярлж явдаг шүү. Балетчин гэрүүл гэдэг бол манай яг балетийн хувьд бол цөөхөн байдаг. Бүр гэр бүлтэй үр хүүхдүүдээр балетчин хүмүүс манай театрт байдаг. Одоо манай Ганбаатар багш байна те. Эхнэр нь ихээ гээд одоо охин гайж үчин Соломон гэдэг байдаг. Хоёр ч бас
Ер нь балетынхаа хостуудаа одоо хамгийн сүүлд зүгээр яг балет ангиасаа төрсэн хос нь хоёр яг болж байгаа. Тэгээд хоёр хүүхдээ ээжээ болцсон. Тэгэл охин маань одоо балетээр нэг хэсэг явсан. Тэгээд өөрөө бас их балетэд дуртай. Өөрөө нэрээ сонирхоод явбал хүүхдээ өөрийнх нь л хүсэл сонирхохыг дагуулж тэрнээс бол яг нэг хүнд шахаад нөгөө нэг юу асан мэрэгжлүүд бас жоохон үр өгөө жоохон багтай байдаг шүү дээ ер нь. Ганц хожийн хамгийн их бэлтгэл сургуулилт хийсэн дүр бол Спартак бүжгэн жүжиг. Уг балетын Спартакийн дүрд орох гэж маш их дүрийн судалгаа хийж байсан гин. Ер нь бүжгэн жүжигт бүжиглэх авьяасаас гадна хүний дотоод сэтгэлийн хөдөлгөөн чухал. Дүрийг сэтгэл зүрхээрээ мэдэрч байж л үзэгчдэд хүргэдэг учраас дүр бүхэнд ажиллагаа ордог. Балет бол үйлдэл хөдөлгөөн, хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлаг гэж би боддог. Балетын гоцлооч Отхон Бямбын ганц оож. тэг яг нэг Спартак сэргээч тавьж байхад маань нөхөр бүр номын аваал тий номын уншаал тэгээ дараа нь Спартак кино үзэл эн чинь нэр ийм хүн байд юм бэ ингээд урд нь бол нэг бас нэг балетууд ордог байхдаа нэг амар тийм дүрийн судалгаа бид тодорхой хэмжээнд мэддэг юмараа л ингээд эн чинь ингэж байгаа юм чинь гэж хийдэг. Яг Спартакал бүр амар их бахархажсэн. Бүр хүн чинь баг дүрийг ингэж судалж байгаа тайзны гардыг биш дээ гэдэг байгаач харж байна. Балетыг бүжиг гэхээсээ илүү спортын урлаг гэж бас тайлбарлаж болно. Тиймээс бүжигчин хүнээс зориг, төвчээр, хатуужил шаарддаг. Мөн биеийн хүчний дасгал хөдөлгөөн их хийж байнгын дасгал сургуультай байдаг. Тийм учраас тэд өдөр болгон бэлтгэл сургуультай хийх шаардлагатай. Асар их эрсдэлтэй урлаг учраас бэртэл гэмтэл авах нь амархан байдаг байна. Хатуухнаар хэлэхэд балет хүний залуунаас эрүүл мэндийг авч уддаг шалгуур өндөртэй урлагийн төрөл. Бүжгэн жүжиг үзээд суухад бие галбар, царай зүсээрээ хэнийг ч дагуулахааргүй инээмсэглэх бүжигчид, үзэгчдийн оюуныг цэнгүүлдэгч, тайзны ард бидний төсөөлтөөс тис өөр ертөнц буцалж байх нь бий. Ганц хожид тохиолдсон тайзны арын ертөнцийн талаарх ганцхан жишээнээс балет гэдэг ямар хүнд урлаг болохыг мэдэрч бас дэлхийд данстай уран бүтээлчтэй гэдгээрээ бахархал сэтгэл төрмөр. Сая 14 онд шүү дээ. 14 онд тэмцээнд яваад яхад уулын амгасны билетүүдээ сайхан тохируулаад яг нэг хоноод Америкт очихоор тийм төлөвлөгөөтэй тэгж явсан. Тэгээд яасан чинь нөгөө тэр маань жоохон онгоцны нөгөө нэг саадлаас болоод Чикаго дээр 2 оноод юунд онгоцны одоо юугаад нийтдээ баг 3 онцсон байхгүй баг онгоцны буудлын дээр. Тэгээд нөгөө нэг энд хийжсэн бэлтгэлийн нөгөө нэг 3 хоног нөгөө нэг цалгардаад тэгээд тэнд очиод нөгөө нэг өдөр бэлтгэл хийгээд нэг өдөр өнжөө тэгээд шууд тэмцээндээ байсан байхгүй. Тэгээл тэнд очиод бэлтгэлээ хийж хагаад нөгөө нэг яг гойныхаа бүдүүн шүрмсийн гинтэйгээд тэгээ бараг алхаж чадахгүй болоо. Тэгээл яста шүд зугаал тайзан дээр яста хамаг юмал хийсэндээ. Тайзан дээр одоо алдаа гарахгүй л хичээсэн. Тэгтээ яг миний яг дотроо одоо энд байхдаа бэлтгэл хийжсэн шиг тэнд очиод бол яг тэр нөгөө өөрийнхөө хүссэн хэмжээндээ яг тэгэж тэрийг бол гаргаж чадаагүй. Тэрэндээ л амар харамсдаг шүү дээ. Тэгэхэд л яста өөртөө амар уур хүрчээсэн. Одоо готрах ч юм уу те. Би яагаад ингэж юм болгоомжгүй юу хийчихвэ? Монголынхоо нэрийн өмнөөс оролцож ийж ямар өвдсөн ч байсан чи одоо хийхээс өөр арга байхгүй. Яа чамд ямар ч сонголт байхгүй. Балетчин тийм төвчээрт суралцсан юм болов уу гэж ойлгосон. Бэртэл гэмтэл гэдэг бол ерөнхий
спорт ч юм уу, урлаг, соёл ч юм уу яг тийм юм дээр бэрхтэлгийн тал бол хамгийн аюултай зүйл. Тэрнээс айл болохоор боломжтой л байна. Соёлын тэргүүний ажилд ингээ 11 онд авч исэн. Тэгээд яг манад яг театрын яг шинэ жилээр надад юу гардыг бэлээ. Өгсөн. Яг шинэ жилийн баяраар надад яг өгчсэн. Тухайн үед яг бас театрынхаа шилдэг ажилтан болоод нэг ийм цомоор шагнуулж исэн. Энэ болохоор юу вэ? Японд сая 14 онд хүрэл медаль авсан. Энэ зураг байна. Зургийн цаанаас Японоос бүр явуулсан. Тэгээд энэ нэг юунууд нь нэг өргөмжлөлүүд нь тэгээд бас Японд сая явж байхад бас нэг тусгай байр гэдэг цомтой. Тэгээд 10 онд мөнгөн модны шагнал авч ирсэн. Монголын балетын холбоо сайхан байгуулагдсан. Тэгээд балетын холбооны дэргэдэх сургууль маань одоо ингээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлж байна. Хүүхдийнхээ алхаа гიშгэ, нурууны тэгш байдал бүх юм дээр нь эцэгчүүд маш сайн анхаардаг болж өөртөө ч гэсэн маш сайн явдаг болж улам их сонирхорой гэж хүсмээр байна. Энэ удаа балетын хаан гэгддэг хөгжмийн зохиолч Минкусийн Дон Кихот бүжгэн жүжигийг үзэгчдийн хүртэл болгох гэж байгаа юм. Анх 1971 онд Монголын тайзнаа тавигдаж байсан гэдэг. Энэ бүжгэн жүжигийг эрэгтэй балетчдын ур чадварын шалгуур гэж үздэг. Учир нь анх бүжгэн жүжиг үүсгэд эрэгтэй балетчин, эмэгтэй балетчин дээш өргөх зөвхөн тамирын зориулалтад оруулдаг байсан байна. Харин 3 бүлэг 4 үзэгдэл бүхий Дон Кихот бүжгэн жүжиг эрэгтэй балетчдыг жинхэнэ бүжигчин гэдэг утгаар нь харуулсан хамгийн анхны бүжгэн жүжиг юм. Дон Кихот балетын өсчин залуу Базилийн дүрд ганцоож тоглож байгаа юм. Энэхүү дүр нь эрэгтэй бүжигчнээс маш их техник, ур чадвар шаарддаг юм. Одоо ер нь тоглолт эхлэхэд нэг цаг 10 минут үлдсэн байна. Тэгээ ерөнхийдөө Дон Кихот олон ерөнхийдөө балетад ерөнхийдөө яг 30 минутын өмнө ч юм уу будаг модгаа хийгээд бэлэн болцсон байх хэвээр. Тэгээд тэрнээсээ цаашаага өөрсдийнхөө биеийн одоо
бие хөнгөлөх, бие халаах бүх арга хэмжээгүй 30 мянган юм тоглолтын өмнө авчихсан байх ёстой. Дон Кихот бүжгийн жүжигүүд яг тийм байгаа. Эрэгтэй болон эмэгтэй балетчдын яг одоо тэр хүнээс гарах төсвөр тэгээд амьсгаа, хурд, хүч, техник бүх зүйлүүдийг хар. Тэгээд дээр нь нэлээд нөгөө жүжиглэлттэй балет байдаг. Тэгээд тэр бүгдийг ер нь цогц болгосон тийм балет. Тэгээд техникээ үзүүлэн тэнд урд одоо хөдөлгөөний хурд, хөдний хурд, үсрэлт, том үсрэлт юу байдаг бүхий зүйлийг бүрдсэн балет байдаг. Тэгээд тэр балетад ганцааштай хамтарч үзэхэд их таатай байдаг. Ер нь цаашдаа хамт үзэхэд их надад сэтгэл аюу амар байдаг. Ерөнхийдөө одоо манай урын санд байгаа бүх балетууд бол ерөнхийдөө дэлхийд бүгдээрээ тоглогддог балетууд. Тийм болохоор бүгдээрээ хамтарч ажиллаж бүгдээрээ өөрсдийн гэсэн дүртэй. Тэрнээсээ дүрдээ яаж орох вэ? Дүртэй хувиралтай хүмүүс үзэгчд яаж хүргэх вэ гэдэг талаар бид нар баг хамтны олоороо бүх театраараа ажиллаж зүтгэж одоо Дон Кихот балетыг тоглох гэж байна. Миний хувьд гэх юм бол ганцууштай яг сургуульд байхасаа хамт партнерлж хамт одоо нөгөө нэг бэлтгэл сургууль хийдэг байсан. Тэгээд маш сайн хамтран бүжиглэгч гэх юм уу да бие биентэйгээ сайн ойлголцдог. Одоо ингээд хоорондоо айгуу сайн ярилцдаг. Энэ дээрээ чи ингээрээ, энэ дээрээ ингээрээ гэд айгуу их зөвлөгөө бас айгуу их давхар өгдөг тийм партнер байгаа. Ганцуучтай би 2002-3 оноос ер нь бол хамтарч бүжиглсэн юм байна. Тэгээд бүхий л одоо манай театр тоглогдож байгаа бүхий л балетуудын гол дөрүүд, туслах дөрүүд, гол дөрүүдэд ер нь хоёулаа хамтран бүжиглэж байсан. 2006 оноос хойш ерөнхийдөө 7 хоног болгон шинэ бүжиг болчихсон. Тэгээд тухайн үед тэгэл бүхэл жүжиг том байсан да. Ерөнхийдөө бүхэл жүжигнүүд бол юугүй гарч явах хэвээр. Анх 7 хоног болвол шин дүр авдаг. 7 хоног болгон гоцлол байдаг. Тэгэх юм болохоор амар сандралтай байжсэн л да. Тэгээд сүүлрүүгээ бас нэг гайг болж эхэлдэг юм байлаа. Мэдээж үзэгчд зориулж бид нэр тайзнаар гарч байгаагийн хувьд бол маш их өөртөөс ажиллагаа шаарддаг учраас жоохон сандралтай л байна л да. Дон Кихотыг бол анх удаага тоглож байгаа биш болохоор одоо ерөнхийдөө зайгаа үзээд эмгтэй хөгжигчтэй хоёулаа хаана тэнд зогсох уу, тэнд ямар хөгжим удаан байна, тэнд тийм зай байна. Ерөнхийдөө зай өөртөө яг хийж болох тэр за ерөнхийдөө орон зайгаа мэдрэл явдаг л. Балет бол үйлдэл хөдөлгөөн, хөг аянд тулгуурлан, амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлаг гэж би боддог. Балетын гоцлооч Отгон Бямбын ганц оож. Тоглолт эхлэх дөхөж балетчид бие халаалтаа тайсны ард хийцгээж байна. Театр дүүрэн үзэгч бүжгэн жүжиг эхлэхийг хөшигний цаана тесэн ядан хүлээн догтлон сууна. Энэ л мөчөөс эхлэн үзэгчд болон жүжигчдийн хооронд юр бусын гэмээр холбоос үүснэ. Сонгодог бүжиг дэлхийн арт түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр байдаг. Хүний үйл хөдлөлөөр дамжуулан сэтгэлийн асар их таашаалыг өгдөг. Хамгийн хайртай хамгийн яг тийм дүр гэх юм бол Жизель, Спартак, Дон Кихот яг энэ хэдэн балет одоо бүх хүчээх юм уу бүх нөөц бололцоо юу байна. Тэр дотроос хамгийн хайртай дүр маань бол Альбертийн дүр, Жизель балетын Альбертийн дүр. Ягаад ч нэг хамгийн нэг тийм
дуртай балет хийхэд гоё хийгээд амар хэцүү балет л та. Хийгээд өөр амар маш их ядаргадаг. Тэрнээс өөрөө дараа нь амар их таашаал авдаг. Үнэхээр энэ залуу бол үнэхээр өөр юм аа. Хүн дундаас үнэхээр шилмэлэн юм аа, тийм ээ. Энэ залуу бие өөртөө биш, сэтгэлээ ганцхан өөртөө биш, ганцхан хажууд байгаа хүмүүстэй биш. Монгол хүмүүндээ зориулж байна, тийм ээ. Энэ махан биеийг хайрлахгүй, энэ сэтгэлийг харамлахгүйгээр түмэнд түгээж байна гэдгийг л олж хараад хамгийн сүлд Ганбаахынхаа тоглолтын дээр хараад бол үнэхээр бол бараг жил янз бүрийн юм ярьжсэн дөө. Одоо тэгээд энийг бол яриад яах юм мэдээж, тийм ээ. Тэр бодол бол үнэхээр хувирж ийсэн. Багш хүртэлэгдэх байхгүй. Сая яг тоглолтын дээр агаар дээр 2 эргэлтээ 3 эргээд пүүст би дэлхийд ийм хүнийг хараагүй гэсэн чинь багштай ирээ хэлсэн. Дэлхийд багшаа одоо 3 эргдэг хүн байдаг штэ гэсэн чинь би л авалч хараагүй. Ганцаажиг л харсан гэж яг тэгж хэлжсэн тийм. Тэгэхээр бас гоё санагддаг байхгүй бахархдаг. Тэгэхээр үргэлж өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө хурцлж тэгээд өөрөөсөө гарах боломжтой бүхэл янз янзын дөрүүдийг өшөө нэмж хийгээрэй л гэж хэлсэн да. Тэгээд амьдралд наад жаргал сайн нэгсэ. Таашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд чи бол мэдээж гайхалтай бүжигчин. Тэгээд одоо улам их амжилтыг хүсье да. Намайг яг анх театрт яг солистоор яг амжилтсан бол Монгол Улсын гавь жүжигчин Гэрэл Чавагш маань. Энэ хүн бол яа харахгүй миний амьдралын нөмөр нөөлөг болсон хүн байгаа. Тэр багштай одоо баярлаа гэж хэлмээр байна. Бүх багш нартаа одоо баярлаа гэж хэлээ те. Хамт олон найз нөхдөд баярлж авдаг шүү. Өшөө илүү одоо амжилт гаргахыг хичээж байгаа шүү. Тэгээд өшөө илүү ер нь хий гэсэн зорилго ирмэлзэл байна. Одоо энэ жилээс ахуулаад өшөө илүү урагштай явнаа л гэж хэлнэ. Одоо 6 сарын 12-нд тайлан тоглолтоо хийж байгаа. Тэгээд бот хоёр хоорондоо аяг ярьсан л да яг яаж хийх үү гэж. Яг хүмүүс тайлан тоглолт гэхээр угаасаа л одоо өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг номеруудыг ингэж хийдэг байхгүй юу? Ер нь тэгээд заавал тийхгүйгээр би өөрийнхөө хамгийн дуртай тий хамгийн одоо тоглох дуртай тийм хайртай балетаараа гэж Жизель балетаар хийж байгаа. Хамгийн эрхэмсэг урлаг бол балет. Гоо сайхан гэж юу байдгийг эндээс харж мэдэрч болно. Гоо сайхан гэдэг юуны өмнө гадаад үзмж, бие бэлтрийн өөгүй тэгшүүгжил. Гэхдээ хүний оюун бодол дотоод сэтгэлийн гоо сайхныг харуулаагүй бол, гаргаж тавихгүй бол уран бүтээл зорилгодоо хүрэх гэж үгүй. Чухам ийм хоёр зүйлийн сайхны нэгдэл болсон балет хэмээх урлагийн нэгэн түүхийг ганцоож бичлэлцэж яваа юм. Өндөр үсрэлт сүр хүчит алхаа гიშгээгээд үгээр хэлхийн аргагүй жавхлантай. Дон Кихот бүжгэн жүжгээр ганцоож жинхэнэ мэрэгжлийн бүжигчин гэдгээ дахин нэг харуулсан. Түүний бүжиглэх техник, огцон үсрэлт, олон хувилбарт эргэлтүүдийг чадварлаг гүйцэтгэх нь үнэхээр биширмээр. Балетыг чи сонгодоггүй, сонирхдог. Харин балет чамааг сонгоно гэдэг үг байдаг. Олон жилийн тасралтгүй хөдөлмөр, бэлтгэл сургуйлалт, хүчин чармаалтын явц дунд л сайн бүжиглэх үе тухайн балетчинд тохиодог. Тийм үе тохиож иртэл уйггүй хичээж, өөртөөгөө байнга ажиллаж, хамаг бүхнээ дайжлах шаардлагыг балетын урлаг тухайн бүжигчнээс шаарддаг. Тийм болохоор балет чамааг сонгох хүртэл хөдөлмөрл твч гэсэн үг юм. Энэ бүхэнд тэрээр чин сэтгэлээсээ зүтгэдэг учраас балет түүнийг сонгосон юм. Балет бол үйлдэл хөдөлгөөн, хөг аялгаунд тулгуурладаг, амьдралыг уран сайхны аргаар илэрхийлдэг урлаг юм гэж боддог. Тэсвэр твчээр түүний дараа төгс гоо үзэгслэн. Энэ бол балетын урлаг.
Үзэгч та бүхэндээ өнөөдрийнхөө нэвтрүүлгээр балиадчин хүний ажил амьдралыг өгүүлэн хүргэлээ. Ингээд үзэгчтэй дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн уулзъя. Баяртай.